За улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 41-р зүйлийн 41-9, 44-р зүйлийн 44-ийн 6 дахь хэсэг Монгол Улсын үндсэн хуулийн зөрчсөн эрх маргаан дээр итгэмжсэн төлөөлөгчөөр жилсэн. За 2025 оны 2 сарын 26-нд тус одоо хуралдаан болж шийдвэр гарсан байгаа. За энэ маргаан яг хоёр янзын мэдээлэгчтэй байсан. Хоёр төрлөөс нэг нь бол энэ Монгол Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 41-9, 44-ийн 6 дээр улсын хурлын гишүүд сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл Монгол Улсын их хурлын гишүүн сонгуульд нэр дэвшгээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хууль заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй. За 44-ийн 6-ад энэ хууль заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө улсын их хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээнд сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэсэн хоёр заалт байгаа. Тэгээ энэ хоёр заалтыг ерөнхийдөө үндсэн хуулийн цэц дүгнэж авч үзээд үндсэн хууль зөрчсөн гэж дүгнсэн. За энэ дүгнэлтийг хийхдээ 3 ерөнхийдөө шалгуурыг тавьж цэц шийдвэр гаргасан байгаа. За энэ юу вэ гэд тэгвэл энэ улсын хурлын гишүүд бол мэдээж ард түмний төлөөлөгч одоо сонгогдсон албан тушаалтнууд байгаа. Тэгэхээр Монгол Улсын их хурлын хуулийн 8 дугаар зүйл дээр ч гэсэн улсын хурлын гишүүний бүрэн эрх сонгогдож тангараг өргөснөөр за дараагийн улсын хурлын бүрэн эрх эсдэх хүртэл ингээд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. За үүний дотор улсын хурлын гишүүд өөрсдийн сонгогчдоо үйл ажиллагааны талаар мэдээлэх үүрэгтэй, эрхтэй гэсэн ийм зарчим байдаг. Энэ бол өөрөө ардчилсан сонгуулийн одоо парламентын гишүүдийн хувьд иргэд сонгогчтойгоо уялдаа холбоотой ажиллах, тэднийхээ дуу хоолойг төрийн бодлогод тусгахад хамгийн чухал ийм үйл ажиллагааны нэг байдаг. За энэ үйл ажиллагааг бол сонгуулийн хуулийн дээр тусгаалan сонгуулийн жил эхлэхэд явуулж болохоор заасан нь ерөнхийдөө хүний одоо үндсэн эрхийг хязгаарлаж одоо зөрчсөн байна гэж үзсэн. За нэгдүгээр шалгуур үзүүлэлтийн үед энэ хууль тогтоомж ер нь бол ойлгомжгүй байна, тодорхой бус байна гэсэн дүгнэлт өгсөн. За энэ дээр бол яг итгэмжсэн төлөөлөгчийн үед дараа нь би өөрийн байр сууриа бас илэрхийлье гэж бодож байна. За хоёрдугаарт бол энэ бусад яг нэг улсын хурлын гишүүдийн хувьар энэ одоо үйл ажиллагаа хийх нь одоо зүйтэй боловч бусад одоо сонгуул нэр дэвшгээр горилж буй этгээдүүдэд харьцуулахад давуу байдал олгосон. За илүү нөгөө одоо улсын хурлын гишүүн биш иргэд одоо албан тушаалтны хувьд энэ одоо сонгуулийн сурталчилгаа эхлэхэд гарааны давуу бус байдлыг үүсгэж байна. Тэгэхээр ер нь бол олон улсын туршлагын хувьд ч гэсэн бусад иргэдэд бол адилхан ийм боломжийг өгөх ёстой гэсэн хоёрдугаар дүгнэлт байгаа. Энэ нь бол тэгш эрхийг хангах зарчмыг зөрчсөн. За тэгш эрхийг хангахын тулд ерөнхийдөө адилхан бас энэ тайлангаа тавих иргэд сонгогчтой уулзах боломжийг нээж өгөх хэрэгтэй гэсэн ийм дүгнэлт байна. За 3 дугаарт нь тусгаалan ингэж заасан нь бол ялгуурлан гадуурхсан заалт байна гэсэн дүгнэлтийг хийгээд за үндсэн эрхийг зөрчсөн ийм заалтууд байна гэд одоо энэ хурал гарснаар энэ зүйл заалтуудыг бол төтгөлзүүлсэн байгаа. За энэ дунд суудлын хуралдаан 5 гишүүн оролцсон. За сонгуулийн хуулийг ерөнхийдөө бас цаашид боловсронгуй болох тал дээр бол та бүхэн харсан бол цэцгийн дүгнэлтээр нэлээд дэлгэрэнгүй байр суурийг бас илэрхийлсэн ийм дүгнэлт гарсан. За танилцуулга хийсэн номчин гишүүнд баярлалаа. За одоо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуух асуултаа гишүүд нэрээ өгнө.